Эрчим хүчийг хэмнэн гэдэг хэрэглээгээ хянахыг хэлдэг. Хэрэглээгээ хянахын тулд эрчим хүчний хэмжих хэрэгслийг ашиглах учиртай. Тэгвэл манай оронд хэмжүүржүүлэх бодлого хэрэгжиж эхлээд нэлээдгүй хугацаа өнгөрсөн ч нийт хэрэглэгчид тухайлбал айл өрхүүд болон хөдөө орон нутгийн хэрэглэгч нарын ойлголт төдийлөн сайнгүй байгаа юм а. Дулааны эрчим хүчийг тоолуураар тооцох нь дулааны зардлыг бууруулж хэрэглээгээ хянаж хэмнэх бодитоогоор тооцох боломжтой. Дулааны эрчим хүчийг тоолуураар тооцох нь дулааны зардлыг бууруулж хэрэглээгээ хянаж хэмнэх бодитоогоор тооцох боломжтой. Мөн гадна хангагч байгууллага болон хэрэглэгч нарын дулааны зардлыг тухайн байрны метр квадрат болон эзэл хүнээр буюу задгаагаар тооцох нь эдийн засгийн хямралтай энэ цаг үед ихээхэн хүндрэл үүсгэж байгууллага хоорондын үрийн сүлжээг бий болгодог. Бүх энэ зарцуулалтыг бол тоолуураар хэмжүүрээр тооцож төлнө гэсэн юм заалт байдаг. Гэсэн хэдий ч манайд одоогийн байдлаар бол ялангуяа энэ төвлөрсөн дулааны цахилгаан санстай газруудад бол аж ахуйн нэгжүүд албан газрууд бол ашигладаг. Айл өрх болон одоо бусад одоо энэ төвлөрсөн бус шийдэлтэй ялангуяа орон нутагт бол ерөөсөө энэ хэрэгжилт хараахан биелэл олохгүй байгаамаа. Тийм учраас бид нэр энэ яг өнөөдрийн одоо энэ Монгол улсад тулгамдсан эдийн засгийн хүндрэл бэрхшээлтэй энэ цаг үед дулааны эрчим хүчний зарлаа дулааны тоолуурыг ашигласнаар шийдэх юмаа гэдэг шийдэлд одоо онцгой анхаарч энэхүү сургалтыг бид нэр хамтран зохион байгуулж байна. Холбооны бүгд найрамдах Герман улсын Landsgear фирмийн Ultra Heat UH50 дулааны тоолуурыг суйрлуулснаар хэрэглээгээ бүрэн хянаж халаалтын зардлаа 30-аас 80 орчим хувиар бууруулах бүрэн боломжтой юм. Дэлхийн 5 хошуу чанарын тэмдэг бүхий дулааны тоолуурын Монгол улсад албан ёсны дистрибьюторээр Ultrasonic компани нь 15 дахь жилдээ ажиллаж байна. Landsgear компани нь ухаалаг хэмжих хэрэгслийн зах зээлд тэргүүлэгч компани бөгөөд 1981 оноос анх ультрасоник технологиг хөгжүүлэн дэлхийд дахинд нийлүүлж эхэлсэн. 2001 оноос хойш бид Монголын ультрасоник компанитай хамтран ажиллаж эхэлсэн юм. Түүнээс хойш Монгол улсад хэмжих хэрэгслийн зах зээлийг уламж хэлсээр байгаа. Энэхүү семинарын хүрээнд бид хоёр гол асуудлыг хэлэлцлээ. Айл өрхийн дулааны тоолуур буюу дид тоолуур, мөн 150 м3 цаг зориулт бүхий үйлдвэр албан байгууллага, мөн хангагч байгууллагад зориулсан тоолуурыг танилцууллаа. Энэ хоёр төрлийн тоолуур нь эрчим хүчийг хэмнэн зардлыг бууруулах ач холбогдолтой төдийгүй тоолуурын заалтыг авах олон арга технологиудтай уялдан ажиллах бүрэн чадвартай юм а. Монгол улсад нүүрлээд буй эдийн засгийн хүндрэлтэй энэ цаг мөчид нийт хэрэглэгчид тэр тусмаа төсвийн байгууллага айл өрх албан газрууд дулаан ашигласны төлбөрөө дулааны тоолуураар төлж хэрэглээгээ хянах нөгөө талаас зардлаа бууруулах хэмнэлт үр ашигын тогтолцоог бий болгоход дэмжлэг тогтолцоо үзүүлэх зорилготойгоор энэ сургалт семинарыг зохион байгууллаа. Түрүүн би яг хэлсэн тухайн тоолуурын заалтыг авахд бол